Тэгэхээр биткойнтой холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээлэл хүргээд тэгэхээр биткойны ханш бүх цаг үеийн дээд ханшаас одоо бараг 50 орчим хувиар унаад байгаа буюу $63,000 доошо энэ 7 хоногт бол унлаа. Тэгэхээр биткойны ханш ингэж унж байгаа нь 2022 оноос хойш хамгийн том уналтуудаар бүртгэгдэж байна. За сүүлийн өдрүүдэд биткойны ханш унж байгаа. За ер нь бол хөрөнгийн зах зээл болон геополитикийн тодорхойгүй байдал гэж бол хөрөнгө оруулагчид тайлбарлаж байгаа. За ер нь бол одоогоос 3 жилийн өмнө бас ямархуу үйл явдлууд тухайн үед болж байсан бэ гэхээр за Terra USD, за мөн Three Arrow Capital, BlockFi зэрэг одоо крипто салбарын томоохон компаниуд бол дампуурж байсан асуудлууд бол гарч ирсэн. Үүнтэй холбоотойгоор бол биткойны ханш огцом унж байсан. За харин одоогийн байдлаар бол одоо даваа гарагт Америк нэгдсэн улсын бирж дээр ETF-үүдээс 200 сар гаруй одоо ам доллар биткойноос бол гарсан байгаа. За одоогоор биткойны дараагийн дэмжих төвшин бол одоо сэтгэл зүйн хамгийн том төвшнүүдийн нэг болох 60,000 гэсэн төвшин байгаа бөгөөд за хэвээр энэ босхийг давж чадахгүй бол 207 хоногийн дундаж үн болох $58,503 хүртэл унах эрсдэлтэй гэдэг шинжээчид анхааруулж байна. За крипто зах зээлийн нийт үнэлгээ сүүлийн 24 цагийн дотор $120 тэрбум буурсан бол за хоёр дахь том одоо биткойн болох Ethereum-ийн хувьд бол $277 унаж $1,800 дээр бол одоогийн байдлаар арилжаалагдаж байна. Ер нь одоо сүүлийн саруудад он гарснаас хойш крипто салбарын уналт бол үргэлжилсээр байна. За крипто салбар болон за крипто салбарыг сонирхдаг хөрөнгө оруулагчдын Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп сонгогдсноос хойш энэ зах зээл дээр нэлээдгүй томоохон өсөлтүүд ирнэ гэж яригдж байсан боловч зах зээл эсэргээр эргэж байна. Тэгэхээр дараагийн мэдээлэл